Артеллер подкастын эрхэм сонсогч, үзэгч та бүхэнтэйгээ 6 дахь дугаараар уулзж байгаадаа таатай байна. Өнөөдрийн дугаар үйлчилгээний соёл төгөлдөр хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл болох үйлчилгээний стандартын талаар дэлгэрүүлэн ярилцах болно. Өнөөдрийн дугаарыг богд зочд буудал ивент итгэж зураг авалтын орчноор Grand Irish Pub, Glory Resort хамтран ажиллаж байна. За өдрийн мэнд хүргэе багш. Өдрийн мэнд. Хоёулаа үйлчлэгээний стандарт гэдэг ойлголтоос ер нь яриа хэлье те. Ер нь нэгдсэн ойлголтод хүрэхин тулд үйлчлэгээний стандартыг юу гэж томьёолж ойлгох хэрэгтэй вэ? За тэгэхээр ер нь бол стандартыг өмнө нь сонгож хэрэглэх гэдэг чиглэлээр байдаг гэсэн. За одоо бол ер нь засгийн газрын бодлогын хувьд албаа байгууллага, бизнесийн байгууллага алхам тутамдаа стандартыг хөгжүүлье. Стандартыг мөрдүүлье. Стандартыг заавал хэрэгжүүлэх чиглэл рүү орсон байна. Тэгэхээр бид нар өнөөдөр стандарт гэж яг юу вэ гэдэг юм ойлголтоо харах юм бол хүний амь нас, аюулгүй байдал, за бизнесийн байгууллагын хийж байгаа үйл ажиллагааны технологи, за дээр нь ер нь бол стандартыг гэдэг бизнесийн байгууллагч тусламж үзүүлэх хамгийн наазах энгийн шаардлагыг нь бүрэн тусгасан шалгуур зөвлөлт бүхий энэ баримтж хэлцэж байгаа. За стандарт өөрөө олон төрөлтэй байгаа шүү дээ. Олон улсын хэмжээний бүс нутгийн үндэсний байгууллагын дотоод хэмжээний мөрдөлтөд болсон гэж. Тэгэхээр эдгээр стандартууд дотроос ер нь олон улсын стандартыг яаж төвшүүлж хэрэгжүүлэх ёстой вэ? Энэ талаар танилцуулж байна. За тэгэхээр ер нь бол өөрийнхөө салбарын хувьд авч үзье тийм ээ. Тэгэхээр манай салбарын хувьд гэж үзэх юм бол бид нар олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаа. За олон улсын зах зээл бүтээгдэхүүн борлуулж байгаа салбар гэж үзэж байна. За түүний зэрэгцээгээр бол яг өнөөдрийн төвшин бол ISO стандарт буюу International Standard Organization гэдэг стандартын олон улсын байгууллагаас баталсан баримтчиг хэрэгжүүлдэг шүү дээ. Тэгэхээр энэ ер нь бол энэ баримтчгийн хувьд жишг бизнесийн байгууллагуудын технологийн үйл ажиллагааг нэг шалгуур зөвлөлтөөр хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тодорхойлож гаргаж өгдөг ийм том байгууллага. Гэтэл зочид буудал гэдэг маань өөрөө бизнес хийж байгаа ориентейшн, за бүс нутай, улс орн, тэр улс орны ёс зүйн заншил энэ бүх юмнуудаас хамааралтай бас зочид буудлын хувьд үндэсний стандарт болж хэрэгжүүлж байна. Тэгэхээр бидний хувьд бол яаж юм хэрэг нөгөө олон улсын зах зээлийн бүтээгдэхүүн борлуулалт гэдэг нь хэлсэн. Энэ дээр бол хэрэглэгчтэй олон улсын учраас дэлхийн зах зээл дээрс ирж штэ. Гадаадын жуулчдын хувьд бид нар ч гэсэн ялгаагүй тийм. Ингээд нэг улс орн дөрөв улстай нэгдүгээр өчтөр мөрчтэй байх юм шүү дээ. Бид нэг ойлголт. За хоёрдугаар би их тагтахтай орчин олон сайхан үйлчлэгээ авах гэдэг. За хоёр дахь нэг ойлголт нь юу гэхээр бүхний хол заашгүй тийм. Их бүхэтээр олон сонголттой байдаг гэдэг ойлголт гэж. За би 4 одтой 5 одтой зочдод байрлаж байгаа юм чинь би чөлөө цаг өнгөрүүлэх олон төрлийн үйлчлэгээ авч чадна гэдэг итгэлтэй байдаг. Тэгэхээр энэ нь бол олон улсын бүхэл үйлчлүүлэгчд хэрэглэгчдийн төсөөлөлд орцсон, худалдан аваад хэвшсэн ийм төсөөлөл болж байгаа. За олон улсын стандарт гэж чиний асуусантай холбогдуулаад хэлэх юм бол дэлхийн нийтэд хэрэгж байгаа стандартуудыг бид судалж үзэж байна тийм ээ. Тэгэхээр Европын холбоо 16-аас 22 улсууд нь бол тэр стандартыг нэгтгэсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр Европын холбооны улсуудын мөрддөг стандарт бол Евро стандарт гэдэг нэг л стандарт. За тэрийг бид нар юугаар олж харж чадж байгаа гэхэд за бид нар Унгар, Польш, Герман, Франц Стокгольмд очлоо гэж бодогдож байна. Яг л нэг бид нар тэр төвшний зочдод хэлж аваад ороход яг тэр стандарт бичлэг. Өрөөний тавигдах хэрэгслүүд, өрөөний жижиг хэрэглэх, өрөөний зохион байгуулалт нэг стандарт. За тэгэхээр бид нар бол энийг юу гэж нэхэр олон улсын стандартын хувьд өнөөдөр өсчихсэн стандартыг мэддэг. За бид нар өнөөдөр яг өнөөдөр өмнө Орсын стандарт ер нь Монгол улсад хамгийн анх Орсын стандартын зочдлын стандартыг оруулж ирээд
Тэгээд дараагаар нь бол энэ стандартын уртаа шинжилгээ дахиад дөрөвдөг шинжилгээ одоо яг явагдаж байгаа бид нараас оролцоо гаргаж байна. Тэгэхээр энэ нь бол тухайн улс орнд хэрэгжиж байгаа үндэсний стандарт гэж үзэж байгаа учраас стандарт гэхэд тэрийг Монгол улс тавиараа хэрэгжүүлж байгаа гэсэн. За энэ одоо асуултын хувьд бол би олон улсын стандарт нь яг ингээд зочдлууд улс орн болон олон улсын яг л энэ ISO стандарт байх бие. За бүсгүүдийн хэмжээнд бол өөр өөрсдөө бичсэн стандартуудыг нэг зарчмаар хэрэгжүүлээд явж байгаа. За ер нь зочдлуудын бизнес өөрөө дэлхийн нийтэд нэг л одоо жишгээр явж байгаа учраас бид ч гэсэн одоо энэ стандарт дээрээ олон улсынхаа жишгүүдийг тусгаад шалгуур үзүүлэлтүүд болгоод тэр олон улс өнөөдөр ямар шалгуур үзүүлэлт хийж байна тийм ээ тэрийг нь тусгаад оруулаад ингээд яваад өөрийнхөө энэ стандартыг боловсруулж байгаа гэсэн. За тэгэхээр зочдлуудын хувьд бол өнөөдөр зочдлуудын техникийн шаардлагын стандарт, за зочдлуудын зэрэглэлийн стандарт гэж болж байгаа. За зочдлуудын техникийн шаардлагын стандартыг бол бүх зочдлууд дааж өгч байна. Ерөөсөө бүгд ямар ч зочид бодлогын талаас хамаарахгүйгээр байршлаасаа хамаарах. За гэтэл зэрэглэлийн стандарт. За өнөөдөр бол зэрэглэлийн стандартыг сайн дурын дээр зэрэглэлийн стандарт хэрэгжиж байгаа. Аливаа нэг бизнесийн байгууллага өөрсдийнхөө үйл ажиллагааг бас төвшнөд болгуулдаг. За энэ нь бол стандартын жишээ маркетинг шиг. Үнэхээр маркетинг шиг. За одоо бүх шатны сургуулиуд заавал маркетинг хамрах хэрэгтэй гэдэг сая боловсролын шинжилсэн байна шүү дээ. Тэгэхээр Монголд бол үйл ажиллагаа явуулж байгаа бизнес зэрэглэлтэй зуршуулалт гэж нэрлэгдэж байгаа. Анхны бизнес зэрэглэлтэй зуршуулалтаас өнөөдөр ингээд явж байгаа 17-8 жил, 20 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэр хооронд одоо зуршуулалтаа бизнесүүд маань өргөжөд ирэхээр стандартууд нь олгогдсоор явж байгаа. Тэр нь бизнесийн байгууллагуудын өөрийн саналаар явж байна. За энэ дээр нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь юу гэхээр бизнесийн байгууллагуудын худалдаа авчдаг. Худалдаа авч дотроо нөгөө нэг улсын зах зээлийн хэрэглэж байна. За би дөрөв удаа байна. Гэдэнгүүт нөгөө захиалагч байгууллагч юм уу өөрсдөө сонгож авч байсан гэдэг тийм. Тэдний маань бол нөгөө дөрөв удаа зуршуулалтыг сонгож авах бол тухайн бизнесийн байгууллага одон зэрэглээ хэмжлүүлээд тэгээд дэлхийн зах зээлээр бүтээгдэхүүн борлуулах нэг явдал хийж байгаа юм. MNS стандартыг хэрэгжүүлэх нь өөрөө яг ямар ач холбогдолтой. Таны түрүүний ярианд бол хүний одоо эрүүл аюулгүй байдлыг хангах юм шалгуур үзүүлж ирсэн. Энэс өөр ямар давуу тал гарч байна. Тэгэхээр ингэж байгаа ер нь бол одоо зочдлуудын бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд стандарттай хэлцүүлэх хамгийн чухал гэж үзэж байгаа тийм. Тэгээд бид нар хүртэл дээрчлэн явж байгаа зочдлуудын хардаг шүү дээ. Тэгэхээр зочдлуудын бизнес руу яг орж байгаа энэ бизнесийн стандарт одоо хийсэн суурь тавьж байгаа стандарт үүрэг. За бид нар ингээд зочдлуудад анализ хийгээд яваад магадгүй нэг 90 оноос өмнө байгуулагдсан 2000 он хүртэлх зочдлуудад болохоор суурь стандартын нөлөөг өгөөсөйдээ техникийн байгууламжийн дээр за тавилах хэрэгслийн сонголтын дээр за техник хэрэгсэл багц хэрэгслүүдийн сонголтууд дээр гаргасан төсөл байдаг. За тэрэн дотор инженерийн байгууламжийн албанууд гарч ирж байгаа нэг өөрчлөлт тэр агуулгад гарч ирж цахилгаан хэрэгслүүд хаалганы технологийн бус байрлалцсан. Одоо хаалганы талдаа цахилгааны хэрэгслүүдийг байрлуулчаад хаалганы хайсыг талцж байгаа орыг байрлуулад тэгэхээр нэг орны дэргэд гэрэлтүүлэлт цахилгаан өгч чадахгүй ч гэдэг юм. Дотоод захын байгуулалтын маш их хэмжлээс өсч эхэлж байгаа. Тэгэхээр энэ стандарт гэдгийг анхнаас нь за одоо өрөө тасалгааны хуваалтууд, за цахилгааны холболтууд, за дээр нь нөгөө энэ аюулгүй техникийн одоо салхивчийн систем, технологийн систем, холболт, интернет эсгэлжээ одоо чи холын биш үү? Тэр болгоомуудыгаа төлөвлөд хийхэд бол ялцгүй стандартыг барих нь чухал болчихж байгаа. За эхнээсээ суурин дээрээ стандартаа боловсруулах зөв хийж чадчихсан бол тухайн бизнесийн 5 жилдээ доктортой ажиллах боломжтой. Тэр нь үеийн тавилах гэсэн төлөвлөлтийг 5 жил төлөвлөгээд за хоёрдугаарт нөгөө үйлчлүүлэгч хэрэглэгчтэй оруулж штэ. Өөрөө босоод яваад гэрлээ унтрах уу? Эсвэл дэрэгдээ ном уншиж агаад
нэг кноптор судлаачаад унтах уу гэдэг чинь нөгөө технологийн шинжилэл стандартыг зөв одоо суйрлуулсан үндэслэл болж байгаа гэж харж байгаа. Сүүлийн үед бол нөгөө шинээр нэгдэж байгаа буудлууд бол одоо технологийн бус юм алдаануудад ялангуяа барилга байгууламжтай холбоотой цахилгаантай дотор холбоотой юм асуудлуудыг бол одоо дараа тавтан гаргасан энэ алдаанууд гаргаад байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө мэрэгсэн одоо барилгын компаниуд ер нь байт юм болов уу? Анхнаасаа зураг төсөл дээр яаж юм харах хэрэгтэй яхандаа та. За баярлалаа. Тий яг энэ бас бидний нөгөө салбарын хөдөлгөөнд хандах хэрэгтэй юм байна л дээ. Ягаад гэхээр ингээд туршлагууд одоо бид нар өнөөдөр одоо зөвлөөр нэлэгдсэн бодлууд дээр очиж үзэхэд түрүүний мэдэрсэн жижиг их хардаа харагдаад байгаа юм байна. Тэр бол бизнесийн байгууллагууд ямар ч хамааралгүй ерөөсөө л ихнээсээ барилгын зураг төсөв төсөлж өгсөн барилгын компаниудаас хамаардаг. За нэг одоо маш гоё барилга байгууламжтай үйлчлэгийн зэрэглэл авч байгаа. За ийм байгууллага байлаа зах чинь технологи урсгалтай. Наад зах нь одоо ингээд 7 дахин байрлал барьсан мөртлөө давхраг дундаа тэрэгцээ зөвлөлөө тийм зөвлөгийн хэрэгцээ зөвлөе гэхэд лифтэн багтаамж байхгүй. За лифтэн багтаамж байхгүй бол нөгөө зөвлөгийн хэрэгцээг тайрч байхгүй хөрөөд энэ практик амьд шүү дээ. За дараагийнх нь нэг нь болохоор одоо ингээд нөгөө барилгын байгууллагын талаас нь давхар болгон гэдэг одоо стандарт хэрэгцээ нүүнүүд хийгдэх. За дахиад нөгөө ажлын явдлыг байхгүй зочдтой холбоотой. За тэгэнгүүт бид нар одоо очиод 1000 одоо данар стандартаар ажилчдынхаа зочдтой хэлж явуулах гэдэг шаардлага боломжгүй болчих. Барилгын өөрөө гэдэг хамгийн өндөрлөлтэй тий. За тэгэхээр бол бид нар эндээс юу гэж үзэж байна вэ гэвэл ер нь зочдлын бизнес эрхлэх гэж байгаа хүмүүс нийтгээр тий барилгын зураг хийх явцдаа мэргэжлийн одоо зөвлөхүүдээс яг стандартын урсгалуудыг маш сайн тодорхойлуулж ээж тэрнийхээ дараагаар барилгын зураг маань суур одоо план зураг сайн гарч иж чадвал тэрний чинь техникийн зургууд маш сайн гарч ирнэ. Техникийн зургууд нь маш сайн гарч ирэх юм бол стандартынхаа дагуу бид нөгөө рендеринг зургуудыг наривчилж гарч ирнэ. Рендеринг зургуудыг наривчилж гарч ирснийхээ дараагаар тэрний технологийн урсгалууд нь зөв болж эхэлнэ. Одоо барилгын зураг хийж байгаа улсууд бол яг үүнтэй орон сууцны барилга байгууламжууд үлддэг снэп буюу урсын төр стандартыг л үлдсэн хэрээр байгаа. Тэгэнгүүт нөгөө орон сууцны барилга чинь нэг зочид буудалд авах эмнэлгийн барилга шиг маш өргөн коридортой. Эсвэл бүр энэ нарийнх нэг 2 хүн дөнгөж зөрөөд коридортой. 130 хүрэхтэй коридор тавьсан. За тэгээд эсвэл одоо юу гэдгийг ариун цэврийн өрөөний нөгөө суултуур, аргаагуур одоо онгоц буюу шүршүүр урагчин уруулаа хэмжээнээс хамааруулаад тэднийг ашиглах, хэрэглэх ашигтай талбайг хэмжээ гэж заавал байдаг. Тэрийг ерөөсөө тусгахгүй. Тэгэл оронгууд ингээл одоо яг нь өөрөө эргэх зайгүй ийм одоо нөхцөлтэй твийн ортой өрөөнд ороолынхаар 2 хүн орчих юм жижиг өрөөнд чинь хоёулаа мэргэлдэл тий ингээд арчишээ тий. Тийм учраас бол одоо бид нар салбарын хувьд мэргэжлийн одоо байгууллага бид нар олон жил ажиллаж байгаагийн хувьд бол юу гэж харж байгаа гэхээр манай салбарт нэг бид нартай хамтраад нэг час хийсэн барилгын зочид буудлын барилгын техникийн зургийг одоо мэргэжлийн төвшин зурдаг байгууллага бий болгосоо гэж мөрөөдөж явдаг. Тэрийг бий болгоогоос болоод сайхан бид нар нэг өнгөрсөн жил нэг зочид буудлын төсөлтэй ажилласан. Тэгэнгүүт барилгын зургийг буруу гаргасан. Энэ хаалгыг буруу гаргасан байна. Ийшний хаалга энэ ханыг нураа, энэ ханы чигчэд энэ байгаа. Энийний хажууд ингэж тусгаарлалт хийж энэ технологич урсгалыг ингэж гаргаж байна. За энд одоо их нэг бохрын гаралтай энэ цэврийн гаралтай. Тэ наад зах нь галтгоонд шаардаад байдаг шүү дээ. Тавгсан хоолыг гарцны тусдаа хэрэгэлсэн нэгтгэхүүнийг урааж ирээд оруулж ирдэг гарцны нэг. Тэгэхээр энэ болгоны чинь стандарт гэж хэлээд олж хийж байгаа. За хоёр дахь нөхцөл нь болохоор сүүлийн үед Монголоос байсан. 2026 онд технический болж Монголоос гэж байна. Энэс хойш Монголоос гэж байна шүү дээ. Тэр дотроос би зөвхөн харилцах бис сэлжээ. За энэ хоолойд сэлжээж байна. Энэ бодлуудын хүнд замаагүй сайхан шинжилэгдэж шинэ гэж байна. Аян залуу. Энэ гурван байгууллагын олон улсын хязгаарчлалын сүлжээнийхээ
тавьдж байгаа бизнесийн стандартаар одоо төлөвлөгдсөн зургаар энэ хүмүүс маань бизнесийн барилгыг энэ дотор стандартын зөрчил гэж байна. Ийм тэгэхээр бид нарт шинжлэх төвшөө байж л байна. Яг нөгөө баасан дийлэх юм мэдгүйгээсээ болоод талтай тавьчихсан юм тавьж тодруулж байна. За хоёлоо үндэсний болоод олон улсын стандартын талаар нэлээд мэдээлгүүлж ирсэн. Одоо бүр нэрвчлээд байгууллагын дотоод хэмжээний стандартуудыг нэлээд. За салбар болгон SOP-г бол өөрөөр томьёолж ашиглаж байна л да. Эрүүл мэндийн салбар бол нийтлэг үйлчилгээний орон технологи гэж байна. За манай салбар дээр бол нөгөө үйл ажиллагааны дүрм, ажил гүйцэтгэлийн журам, тэгээ үйлчилгээний дотоод стандарт гэх мэт янз янзаар томьёолоод байна. Тэгэхээр энэ дугаарыг бас нэг гол зорилго бол энэ одоо ялгаатай байгаа ойлголтуудыг нэгдсэн болгохын зорилтыг тавьж байгаа. Тэгэхээр хоёулаа SOP гэж яг юу вэ? Монгол хэлээр яг яаж томьёолох юм бол болох юм болоо гэдэг талаар хэлж байна тийм. За энэ бол яг бид нар салбартаа нэг ойлголт өгөх сэдв юм л дээ. Яг л хүн болгон мөрдөж байгаа, хүн болгон хэрэгжилж байгаа. Тэр ч утгаараа бол яаж юм хэрэг SOP гэж бүртгэн ярьдаг. Тэгэхээр энэ маань стандарт operation procedure гэж хэлсэн хэллэг буюу бид нар SOP гэж нэгээр олсон юм хэлж байна. За энийг бол 2019 онд одоо чи бид нар мэргэжлийн хэсэг стандарт гэх үү одоо чиний сая хийсэн олон нийтийн яг юу гэж монголчдгоо гэж ярьсан тийм. Тэнгүүд ажил гүйцэтгэлийн стандарт гэдэг нэг жижиг юм нь бол стандартын байгууллага заавал битлэл гэж байна. Жишээлбэл нөгөө хөдөлмөр юм хамгааллын яам гэдэг ажлуудын одоо ажил мэргэжлийн лавлаг гэж гарсан байна. Гэж байгаа тийм. Тэрийг болохоор ажил мэргэжлийн стандарт гэдэг анх хөдөлмөрийн яам гэж яригдахгүй юу? Тэнгүүд бид нар стандарт гэхээр заавал ямарваа нэгэн бичиг баримтад нэртгэл стандарт хэлчихээрээ стандарт хэмжиж байгаа гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл дотоодын стандарт гэж яг байгууллагын стандарт гэж хэлж байгаа. Тэгэхээр стандарт гэж хэлдэг. Тэгэхээр стандарт гэдэг үгийг бол хэрэгж болохгүй юм байна гэдгээр өөрөөсөө татгалцсан. Хөдөлмөр дээр бол ажил мэргэжлийн лавлах, тогоочийн ажил мэргэжлийн лавлах, өрөөний үйлчлэгчийн ажил мэргэжлийн лавлах, хаалгачийн ажил мэргэжлийн лавлах. Энэ дээр бол жишээлбэл эдгээр нь юу, ур чадвар нь юу, хандлага нь юу гэдгийг юмуд ороо авсан байгаа тийм. За тэгэхээр бидний одоо энэ гоё ярих гэдэг би сая дурлж байгаа л да энэ сэдвүүдээр энэ одоо ажил гүйцэтгэлийн зааварчилгаа гэдэг явчаар ингээд зааварчилсан юм шиг байна гэдэг л да. Тэгэхээр дээр битээрээ сан солилцчихсан шүү дээ нөгөө ажлын дүрм гэдэг ингэчгээд дүрм гэдэг юм заавал тухайн авах зүйл чинь тийм. Уузаас тийм болж байгаа. Тэгэхээр бол бид нар энийг дүрм гэх юм байна тийм. Ер нь бол ажил гүйцэтгэлийн нэг журам гэвэл явах гэдэг санаа байна. Энэ нь бол нэг ажлын нэгүр дээр байгаа шүү дээ. Зөвчийн ажил гүйцэтгэлийн журам, тогоочийн ажил гүйцэтгэлийн журам, хаалгачийн ажил гүйцэтгэлийн журам, угаалгын ажил гүйцэтгэлийн журам гэдэг. Тэгэхээр журмын хэмжээ гүйцэтгэх захирлын тушаалаа батлаа. Тэгэхээр байгууллага болж байгаа учраас бид нар байгууллагын стандарт болгож байгаа учраас одоо нөгөө нэг тэр тухайсан аж ахуйн нэгж байгууллагын маань юу явуулчих шүү дээ. Журмын явуулчих чинь. Дүрмийг бол ингэж. Тэгэхээр наад санаан дээр чинь би бас аюу санал хийх гэдэг юм л да. Энэ бол тогтоог байгаа байхгүй юу? Тэгэхээр их гоё шийдэл гарч ирж байна. Англи дээр бол бид нар SOP гэж нэрлэжээ. За Монгол дээр бол ажил гүйцэтгэлийн журам гэж нэрлэжээ. Ерөөсөө цаашдаа манай салбарын хүмүүс ажил гүйцэтгэлийн журам гэдэг яриад явах айтайхан юм тийм нэг төрөлд орох гэдэг шүү дээ. Төрөлдлөөр бол үүдээ орон нутгийн сургууль төвөөрөд баахан захирал менежерүүд сурцсан байдаг. SOP гэж англиараа ярьж байсан нь монголоор орчуулсан гочил нэг байгууллагын дотоод стандарт болоо, нэг журам болоо, нэг дүрм болоод тахаар ингээд төрөлдөд байгаа юм. Тэгэхээр бид нар магадгүй ажил гүйцэтгэлийн журам гэдэг батлаад энийгээ хэвшүүлээд хэрэгжүүлээ явуучих юм бол төрөлд байгуулаад нэгцэн ойлголт юм. За өчигдөр бол би нөгөө их сургууль дээр очихлаа. Гэтэл нөгөө оюутнуудыг курс гэж ярих болсон. Нэгдүгээр төвшин, хоёрдугаар төвшин, дөрөвдүгээр төвшин гэдэг нэгсэн бас хэлж нэлээ ойлгочтой байхгүй. Тэгэхээр манай салбарын бас SOP бол ажил гүйцэтгэлийн журам гэдгээр хэвшүүлж явуучих юм бол бас нэлээ шинэлэг давуу тал бидний нэг энэ дугаарыг хийж байгаа бас нэг зорилго хэлтэй гэж харж болохоор. Тэгэхээр их гоё шийдэл гаргалаад шагаа чи энийг би бас айгу баталтай юм гэж хэлнэ.
ягаад гэвэл нэг энэ олон нэр томьёолын төр хөдлийг бид нар сайжруулж байгаа гэсэн. Тэгэхээр ажил гүйцэтгэлийн журам гэдэг ингээд нэг өөр хөвшөөд явчихна. Монгол улс даяараа хэрэгжүүлээ. Байгууллага болгон энэ журмыг захирлан батлаад хөвшүүлээд хэрэгжүүлээд явчихна. Ажлуудын стандартыг үүсгэх амжилттай байна. За ажил гүйцэтгэлийн журмыг ер нь байгуулах хэрхэн боловсруулах юм бэ? Нэг талаар хэлээд байна тийм. Юу нөлөөлөх болов? Тийм байна. Ажил гүйцэтгэлийн журам гэдэг дээр бид нэр их олон судалгаа хийж ирсэн л да энэ олон жилийн хугацаанд шүү дээ. Тэгэхээр ер нь бол ажил гүйцэтгэлийн журам SOP гэдэг юм байдгаа гэдгийг Монгол улсад чинь нэг олон улсын сүлжээний зуршуулбар гарч ирээ. Тэгээд нөгөө SOP гэж энэ болгоныг SOP гэдэг нэг л үг тогтооцсон байгаа байхгүй юу? Тэр нь их давуу талтай болж ирээд нөгөө энэ дээр бол байгууллагын хүчин чадлаас их нөлөөлж байгаа. Дээр нь байгууллагын үйлчлэгээнүүдийн төрлүүдээс их хамаарч байна. За магадгүй нөгөө нэг одны зэрэглэлс нөлөөлж орж ирж байгаа гэж байна. Зарим зочдлууд өнөөдөр нөгөө нэг минималист болсон гэж яриад байгаа шүү дээ. Тийм ээ бас ажил хөдөлгөөний үйлчлэгийг асууж байна. За магадгүй намайг одоо Дидон Ирландд орсон бол асуусан ажил. За тэгээд хаалгач. За тэгээд зочин удаач. За тэгээд зочин удаач маань зочин хөлийн авч. Тэгэхээр ресепшнс гэж байдаг. Энэ зочин удаач зочин хөлийн авч хоёрыг ч үлдсэн хүмүүс. Зочин удаач гэдэг хостес. За зочин хөлийн авч гэдэг ресепшнист. За тэгээд ресепшний хажууд бол 3 хүн байдаг. Оператор зогсно, ресепшнист зогсно, кашир зогсно. За ингээл үзэх юм бол энэ аппарат чинь бүр тэр хэдийн guest service department, guest service captain гэдэг ингээд маш нүсэр байлаа. За өнөөдөр яаж юм гэхээр бүр нөгөө нэг өөрөө өөртөө бүртгэл хийдэг зочдлууд илэрхийлж штэ одоо Солонгос Японид те. Тэр тэгэл робот өрөөний үйлчлэгч өрөөм сервис явдаг болчихлоо шүү дээ. Ингээд үзэх юм бол нөгөө ажлуудын маань одоо нөгөө нэг нийтлэлд бас яг хүмүүстээ зарим нэг үүсгэдэг явах гэдэг тийм. Энэтэй уялдуулах нь бол бид нар энэ ажил гүйцэтгэлийн журмыгаа мэргэжил болгон дээр байгууллага болгон өөр өөрсдөө төлөвлөж хийх хэрэгтэй болж байгаа. Би жишээлбэл нэг одоо байгууллагын зөвлөгчтэй манайх бол одоо юу гэдгийг 250 хүний сургалтай за 4-5 ангиллын одоо цагаан газартай за эдний шидэ флайовер одоо гранд хануур ч юм уу ийм олон ийм секшнтэй явж штэ. Тэгвэл танаа буудлал чи нэг ресепшн байлаа танаа бол ерөөсөө кофе шоп. Тэгвэл чиний хийцэтгэл хийх ёстой одоо юу гэдэг ажил үздэг чинь гарцангуй яхаа зөвлөлөө цөөхөн деталь хийх болчих чинь. Минийх бол маш их албан томч тий. Ингээд үзэхээр би бол юу гэж бодож байна гэвэл ажил гүйцэтгэлийн журмыг байгууллага болгон дээр детальчлаад мэргэжил дээр өөр дээрээ мэргэжлийн хүмүүстэй ч өөрсдөө ч анализ хийж байгаа. Тий. Байшин бол ерөөсөн болохгүй шүү дээ. За нэг ийм аяг авлаа гэж бодвол чанартай бөгөөд стандарт аяг авсан бол ядаж нэг хэлээ дээ тий. Муу одоо гэрийн хэрэглээний хэмжээ нэр угаалаа харж штэ тий. Тийм учраас бол яг үгээр ажил гүйцэтгэлийн журмаа зочдлууд нь өөр өөрсөндөө хийж байна. Тэгэхээр бид нар яг нь зочдол явж ажил гүйцэтгэлийн алх нь 81 байна гэж тодорхойлж үзээч байна. Хин нэг хүн одоо юу гэдэг нэг энэ ажил гүйцэтгэлийн журам байгаамаа харийг бодлож аваа хийх гэдэг бас арай л өрөөсгөл санагддаг надад бол. За манайх одоо 30 өрөөтэй. За манай дотор тим үйлчлэлтэй. Тэгвэл манай 40 аварч энэ ажил үздэг. Гэрэн дээр нь хийж болов гэж зөв би боддог. Тий, тэгэлгүй байх шүү. Одоо зарим зочд буудлууд бол стандарт өрөө нь юу гэдэг 22 м квадрат дунджаа барай явж хахад зарим буудлын маань бүр 58 м квадраттай том стандарт өрөө шүү. Тэгэхээр нөгөө буудлын өөрийнх нь барилга байгууламж онцлог үйлчлэгээний дээр төвлөрөх хэв шинжүүд бүр цаашлан ажилтнуудын энэ ур чадварын хөгжлөөр ESOP-д нөлөөлөх гэдэг байна. Тэгж л хараад байна. Тэгж байгаа байхгүй юу? Чиний хэлдэг яг зөв. Жишээлбэл яг сая хэлснээр нэг жижигхэн мэдээ квадраттай өрөө би нэр өрөөний үйлчлэг чинь төдийн минут зэрэглээд энийг л ингээд өөр нэг газрын чигээр холбоолоор тавьчихдаг. Манайх чинь яг 50 минут квадрат байгаа гэдэг. Хөрхийн нэг өрөөний үйлчлэг чи 20 минутын сэвэрсэнгүйгээ загнаад байна шүү дээ. Гэтэл нөгөө метр квадраттай чинь ажил гүйцэтгэх хэмжээүүд өөр болоо шүү. За наадах нэг гэж би саяхан нэг нэлээд том 300-аад нэг дараа 300-аад хүмүүсээ чиглэлтэй ажил зарим газар очоод ажил байдлаас үлдээж явах хэмжиж үзэхгүй юу.
хамгийн боломжийн өөрөө одоо суудлын дээр хоол олох хэсгээс зөөгч явж байгаа. Гэтэл тэр хүн болохоор нэг нь бол 49 минут 38 секунд явсан. Тэгсэн чинь 39 нөгөө өөр нэг хүн болохоор яг тэр цаг 36 секунд дурж байгаа байхгүй юу? Тэгтэл наадлын дөнгөж одоо юу гэдэг хамгийн наадлын хоол олох хэсгээс байж байгаа хамгийн наадлын ширээн дээр байж байгаа нь бол 26 секунд. Дунд чинь бол яг нь 30 секунд ч гэх юм. Ийм учраас бол өөрийнхөө объектын дээр л яг нь бид нар нэмээд тодорхойлж. Чи тэр хоёр эндээ яг одоо ингээд цайрхан хэлдэгт олон секунд зарцуулахгүй шүү дээ. Тэгэхээр энийгээл бид нар яг үхээр журамлаад айгуугаа хөвшүүлчихвэл бит хоёр ямар ч газар орсон тэрийг уншаад бидний л юм да. Тэгч юм юм. Тэгэж ажил хийх гэж байгаа юмдээ ч сайн хэрэгтэй болж байна. Зөв. Тэгж хараад башлаа тийм. Бид бас тэгж хараад байгаа юм л да. Тийм. За үйлчлэгээрээ байгууллагууд яг нь зарим нь бол бид олон улсын стандартыг нэвтрүүлэх гэж ярьж байна. Зарим нь бол үндэснийхээ хэмжээний стандартыг хэрэгжүүлж бас үзэж байна. За зарим нэг хэсэг нь бол нөгөө бүр үйлчлэгийн чанарыг ахиулахын тулд нөгөө SOP одоо ажил гүйцэтгэх журмаа хөл боловсруулж хэрэгжүүлээд байна. Гэхдээ нэг ард аваа. Ихэнх хэсэгт аягүй сайн байжснаас сүүл хэсгүүгээ нэг жоохон деклайн амталтанд орвол ингээд тааштай. Тэгэхээр үйлчлэгээний стандартыг яаж доктортой хэрэгжүүлэх ёстой юм бэ? Унгаахгүй бол яаж барих ёстой юм бэ? Энийг би зүгээр ингээд орхосондоо боддог юм байдаг байхгүй юу? Юу гэхээр одоо Монголд марк гэдэг хүмүүсийн сүлжээ дэлгүүр байдаг шүү дээ. Тэр хүмүүсийн сүлжээнийг аль ч дэлгүүрүүд аль ч хэсэгт өрсөн тэдний захын нэг л үү. Чам гэж бодож ер нь л тийм. Нэг л байдаг байхгүй юу? Яг нэг. Тэгэхээр би бодож байна л да. Стандарт гэдэг бид нэр ийм нүдээр хараасал гэж боддог. Бизнес хийх. Тэ? Одоо яг л ингээд нөгөө нэг орхид хийх тэр юм яг л ингээд байж байна. Тэ? За бид нэр одоо жишээлбэл энийг ингээд цааны бүцгээд байж шүү дээ. Тэгвэл зарим газар ундаа усны графен гэж орсоор ярьдаг шүү дээ. Ундаа усны хүч гэж ярьж байна монголоор тийм үү? Ундаа усны хүчэн дотор цайн нарилаад өгöd байх юм аа. Байж та одоо пивны бакалын хүртэл хариулж өгч байгаа. Нэр нэг тийм юм байсан тий. Тэгэхээр бол бас бүр аюу хөвгөлтэй нэг аймагт очсон чинь юуны чиний хэлдгээр нөгөө пивны юм ямар сэнжгүй тийм онцгой бакалын цай өгсөн байна. Тэр нөгөө стандарт гэдэг ойлгох юм. За хамгийн гол нь бид нар юу гэж үзэж байна гэхээр эхнээсээ нөгөө нэг суурь фундаменттэй инженерийн байгууламжаа зөв тогтоогоо. За стандарт одоо эмэний стандарт дээр заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу томилоотой хийе. За дотоодынхоо стандартыг боловсруулад ажилтны нэг бүрийн хийх ажлуудыг сайн ажлын систем журмаа боловсруулж өгөөд за тэгээд тэрийгээ болвол нөгөө шалгах хугацаа барьцж байгаа гэсэн. Бид нар болгоо ингээд шалгаал тий. За бит хоёрын хувьд гээд ингээд үсэх юм бол цайныг үтсэн байна. За цайны сойр аяг юм байна. Ингээд үзчих юм бол энийг ингээд хянаад энэ бол нэг тийм хяналт гэж яаж бас дургүй л дээ. Яг ингээд тий нөгөө стандарт мөрдөгдөж гэнэ гэдэг л шалгаад байна тий. Хөвшүүлэх гэдэг үзээд нь шүү дээ тийм үү? Яг энийг ингэж тавих ёстой бол ингээд тавь. Яг тавьж ч үгээл ингээд үзнэ. Нэг их сонирхолтой юм хэлэхэд манай салбарт одоо нэрэн нууц гэдэг нэг эмэгтэй одоо баян үзэсгэлэнтэй ажиллаж байсан. Тэр эмэгтэй ерөөсөө зочдлуудтай өрөөнд ороод нэг ингэж тойрч хардгийг 2 минутанд инспекшн хийн штэ. За тэр яг үхээр их гоё заяа. Тэр өрөөнд ингэж тавьсан байгаа байхгүй юу? Энэ бол ингэж тавьсан. Тэгэхээр тэр хүн нөгөө 2 минутынхаа чекийг хийнгүүтээ энэ алгаал гэж хэлдэг. Үнэн юм уу шүү дээ. Тийм мэрэгчлэн хүн манай салбарт мэрэгчлээ ажиллаж байгаа. Одоо тэр ихчтэй бид нар гайхалтай л да. Тэгэхээр ийм хүмүүс манад байсан. Бас ингээд нэг их тэнгэрт нэг настай хүн байгаа. Би зүгээр энийг юу гэж хэлэх гэж байна гэхээр нөгөө стандарт гэдэг чинь хүний амьдрал хүнд өөртөө ингээд тогтох юм аа гэдгийг хэлэх гэж байна. Одоо нөгөө нэг манайхаар бол ресепшн хийгээд нэг бодлоо хэрэгжүүлсэн байхгүй юу? Тэр маань настай юм. Гэтэл ламал яаны өслийн албан даган би яг энэ настай хүн шүү дээ. Тэр хүн одоо би өнөөдөр зааг зөвч хийх юм гэж байна. Би жижигхэн бас ингээд анхаарал тавьж шүү дээ. За яагаад энэ хүмүүс болж байна? Энэ маань нэг ажил шаардлага.
тэр бүр өслийн арга нь өөрийнхөө зоог үйлчлэх. За тэгээ харин эцтэй. Гэтэл нөгөө хүн чинь шууд нөгөө зоогийг менюгээр одоо өгчээ гэж. Эрхийн менежеруудаа менюг өгч. За би менюг өгч. Нөгөө хүн чинь менюг судлаад хүнийхээ тоогоо харчин, менюг харчин, стап хийчих. Бид нэр хөөе цагаалгатаа шүү, стап хийгээд гэж яасан юм бэ? За тэгээд стап хийгээд дуусчлаа. Яг нь би бол ажиглалаа. Чиглэл ерөөсөө өгөхгүй. За тэгжэл ерөөсөө хүмүүс ингээл орлоо суулаа ингээл үж яг заалны үйлчлэгийн технологиудаар ажил хийгээд байжсэн чинь нэг одоо хурандаа шууд ингээд тамхины нэг дээр хурандаа гэж ингээд ингэж авдаг тамхины сав хэрэглэдэг байлаа шүү дээ. Тэгээд шууд тамхины сав ингээд хэрэглээл дөнгөж ингээд гаргасан чинь нөгөө хүн чинь сав гэл зашгуулт одоо нөгөө асаагур те асаагур ингээд асааж байгаа. Тэнгүүд нөгөө хүн чинь шууд ингээд тамхи асааж байгаа. Тэгээд тэр хүний хажууд жижигхэн тамхины үлсэн сав тавьчихлаа. Би тэрэндээ 20 гаруй жилийн өмнө өөрөө аягүй шок болсон. Энийг би яг ягаад сая хоёр жишээ хэлчихвээ. Ажил гүйцэтгэлийн журам гэдэг юм зөв тодорхой боловсруулж чадаад өөрийнхөө үйл ажиллагааны одоо энэ сетапуудыг маш оновчтой хийж чадсан бизнесээр байгуулсан. Чихнийг бүр ерөөсөө дотроо хоногчтол тэр ажлыг гүйцэтгэж чадсан байсан. Хайртай. Тэр надад энэ хоёр хүн дээр өшөө олон хүн бий. Гэхдээ миний бодоод яг надад хомжсон бол юм гэдэг. Тэгэхээр тэр хүний би ширээгээ засаач, үйлчлэгээ хийгээч, дараагийнхаа хоолыг оруулаач гэж тэр хүн би санамж өгч шаардлагагүй. Зүгээр л төсөөл нь тэр хоолны зааланд сууж байгаа хүн тамхиныхаа савыг онгойлгомогц тэр хүн гаргаад ингээд сав гэл асаагаар асааж байна. Асаагаар асаагаад яг нэг л ажиглаж идэл чинь яна усээсаа байгаа юм бол өгөөд би бодож ил тэр хүн ингээл өмнө талд нь усээсаа чичгэн тэр үсээ хийж сав тавьчих юм. Би энийг бол юу гэж харсан бэ гэхээр бид нар өнөөдөр ажилтнуудаа энэ чадхтаас болох юм бол чиний гой санагдчихж байгаа энэ нэг ажил гүйцэтгэлийн журам гэдэг юм байна. Ингэж хүнд хөвшиж өгдөг шүү гэсэн санагдаж байна. Тэгээд ер нь бол ажил гүйцэтгэлийн журам шиг ажилтан ороод ирэхэд гарын авлага болчихно. Ажлын байран дээр сургалтын тогтмол одоо бас гарын авлага болчихно. Өөрөөр хэлбэл нэлээд байгаа учраас манай менежерүүд эцдүүд бол одоо мэрэгчсэн хүмүүсээр нь одоо өөрийнхөө байгууллагын онцлог тогтмолоод хийлгэж авах нь их чухал гэж харагдана. Тэглүү яах вэ? Тэгэхээр нөгөө зочдууд болгонд үйл ажиллагаагаа тогтоолжуулах, үйлчлэгийн стандартаа байлгах, үйлчлэгийн ажлыг чадваржуулах, ажил гүйцэтгэл дээр ажилтнууд маань өөрийн одоо ажлыг эзэмшиж авахд хамгийн болж болж байгаа дээр ярьдаг нэг ажил гүйцэтгэлийн журам болж байна. Тэгэхээр ажил гүйцэтгэлийн журмыг бид нар боловсруулаарай гэдэг уриалга бас хэлмээр байна. Боловсруулахдаа өөрийнхөө байгууллагын өөрийнхөө объектууд дээр тэр одоо бүтээмжүүдийн